За өнөөдөр 4 сарын 7-ны өдөр. За эрхчлөг хэрэгжүүлэгч намд гишүүнээр хэллээ 820 гэдэг ийм тоон дээр гэж байна. Тэгээд яг зөв миний хувьд бол Ардсан намын дэмжигчээр гишүүнээр хэлсээд одоо 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд гишүүнээр дэмжигчээр байсан боловч зүгээр маш олон жилийн хугацаанд итгэл алдарсан учраас гэдэг юм те. Цаашаад гэдэг юм те. Ардсан үжил санаа цаашаад хүний эрхч гэдэг юм уу. За ингээд цаашаад шударга ёс гэдэг юм уу. Тэгш байдал гэдэг юм. Энэ зүйлийг арчлал болон арчилсан намтай холбох ямар ч сэжим үлдээгүй учраас би сонголтоо хийж байгаа. Ингээд эрхчлөг хэрэгжүүлэх гэсэн нам гэдэг. Энэ намд гишүүнээр хэлсэж цаашаад итгэл үнэмшил өөрийн үзэл баримтал үнэт зүйлээ зориулъя гэдэг ийм зүйлийг бодож санаж илсэн байна. Мэдээж маш удаан хугацаанд судалсан, сонирхсон тэгээ мэдээж одоо ямар нэгэн юу байхгүй гэж хулгай луур ямар нэгэн одоо асуудалд орж байгаагүй нам учраас маш их итгэл үлээлгэж байна. Тэгээ мэдээж намын нэр бол эрхчлөө. За мөн хэрэгжүүлэх юм байна. За намын дарга нь бас шовдрын төмөсөх гэдэг одоо манай нутгийн ах байгаа. За ингээд бүр сэжмээрээ гэдэг юм те. Бид нар ингээд холбогдож маш олон зүйлсийг ярьж болно. Өөрөөр хэлэх юм бол арчилсан гэдэг юм. Энэ нэг хүний эрхч гэдэг юм. Энэ зүйлийг илэрхийлэх, энийг авч үлдэх гэдэг юм. Энэ тулд ямар нэгэн улс төрийн хүчин нам мэдээж парламентын засаглалтай учраас өөрөөр одоо боломжгүй гэдгийг одоо та мэдж байгаа. Мэдээж иргэн үний хуваар үзэл бодлоо илэрхийлэхийн тулд ямар нэгэн намын гишүүн байхаас өөр сонголт байхгүй. Үгүй бол одоо улс төрийн золиос болно гэдэг юм те. Маш аимшигтай зүйлийг үзэж туулж байгаа хүний хуваар ийм шийдвэр одоо сонголтыг хийсэн. За энэ бол миний сонголт. Харин та бүхэн бас сонголтоо хийх зүг баха гэж одоо бодож байгаа. Одоо бүх зүйл дээр гэж. Бүх зүйл дээр бид бүхний цаг хугацаа гүгээд эхэлсэн. Тоолуур аль хэдийн талдаа орсон. Ийм учраас гэдэг шүү дээ. Үг бүр үзэл бодол бүр үн цэнтэй байх ёстой гэдэг ийм зүйлийг бодож бас та бүхэнтэй нэг хуваалцаж байна. Ямар ч байсан би зөв сонголт хийсэн гэж итгэлтэй байгаа. За ингээд намайг дэмжээрэй гэж одоо хэлье.